Чи чинь яаж байна? Ийм жаахан хүүхэд байд. Сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдал. Тээврийн хэрэгслийн сохор бус гэж нүдэнд харагдахгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал хэсгүүдийг хэл. Өөрөөр хэлбэл сохор бүс нь жолоочдод цонхоор толинд аль алинд нь үзэгдэхгүй хэсэг юм а. Жолооч та замын хөдөлгөөнд оролцохоос өмнө автомашина бүтэн тойрч аюулгүй байдлаа хангах хэрэгтэй шүү. Тээврийн хэрэгслийг бүрэн хангаагүйгээс осол гарах, цаашлаад явган хүн гэмтэх, үхэлдэж хүргэх аюултай. Замын хөдөлгөөнд оролцохдоо гарцтай газраар гарч байна. Ямар зорилгоор замын хөдөлгөөнд оролцож байхаас үл хамаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Баруун болон зүүн талаас ямар нэгэн тээврийн хэрэгсэлд ойртож байгаа эсхийг шалгаарай. Хэрвээ ирж байвал түүнийг өнгөрүүлсний дараа яв. Урдуур нь явах гэж оролдож болохгүй. Зогсож байгаа хоёр машины хоорондоор зам руу гарч болохгүй. Гар утас чихвчтэй замын хөдөлгөөнд оролцож болохгүй шүү.